За үйл хөдлөх хөрөнгө зурчлалын Keller Williams Mongolia компани нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр иргэдэд ээлтэй үйл ажиллагааг зохион байгуулдаг юм байна. Энэ жилийн үед тус компани Сонгон хайрхан дүүргийн 25 дугаар хороонд 3 өрчгөн 3 сагсан бөмбөгийн талбайг шинээр төгжүүлэн өнөөдөр ашиглалтад оруулсан байна. Өсвөр насныхны чөлөө цагаа зөв боловсон өнгөрөх боломж нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор 3-ыг харьцах нь 3 сагсан бөмбөгийн талбайг шинээр ашиглалтанд орууллаа. Тус талбайг Keller Williams Mongolia компани ажилчид санаачлан дэлхийн зан олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр босгожээ. Сонгон хайрхан дүүргийн 25 дугаар хорооны оршин суугчид энэ бүтээн байгуулалтыг дэмжин талбайн эргэн тойронд 20 гаруй мод тарьсан байна. Ногоон зүлдэг байхгүй ийм газар сонгоод бид нар энэ одоо 3-ыг харьцах 3-ын сагсны талбай барьж өгч байгаа айгу таатай байна. За мөн одоо энэ арга хэмжээний хүрээнд манай нөгөө Эрдэнэт болон Дарханд ийм салбарууд байдаг. Тэгээ Эрдэнэт Дархны салбарын маань Эрдэнэтэд одоо эмнэлэгт хүүхдийн нэг уушиг тэлэх аппарат гэж байт юм байна. Тэр ингээд Монголд ерөөсөй байдгүй юм байна. Тэрийг ингээд манай залуучууд одоо эмнэлэгт хандивлаад өгсөн. Keller Williams Mongolia компани 2021 оноос үйл хөдлөх хөрөнгө зурчлалын чиглэлээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Ингэхдээ өнгөрсөн 4 жилийн хугацаанд жил бүр нийгэмд тустай ажлыг санаачлан компани агентуудаас босгосон 100% хөрөнгөөр уг ажлуудын санхүүжилтийг шийдвэрлэж иржээ.